Ашигт малтмлын хууль улсын хурлын чуулганаар хилцэгдэж байгаа энэ цаг хугацаанд энэ хуулийн төслийн гол амин сүнс болсон ашигт малтмлын нүүц ашигласны төлбөрийн талаарх асуудлаар өнөөдөр бас үнэн зөв мэдээллийг тооцоо судалгаатаагаар танилцуулъя гэж бэлдсэн юм байна. Ашигт малтмлын нүүц ашигласны төлбөрийг бууруулж байгаа энэ нөхцөл байдлыг үгүйсгэсэн янз янзаар буруу ташаа ойлголт өгсөн олон мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон улс төрчид байр сууриа илэрхийлж байгаа учраас миний бие уул уурхайн салбарт бас нэг 8-9 жил уурхайчдын жаргал зовлон эдийн засгийн үүрэг оролцоо ачааллыг хамтдаа үргэлжлэж ажиллаж байсан эдийн засгч хүний хувьд ямар нэгэн улс төрийн попрол амбицгүйгээр энэ үнэн зөв мэдээллийг гаргаж танилцуулъя гэж өнөөдөр шийдсэн юм аа. За, ашигт малтмлын нууц ашигласны төлбөрийг зэсдээр төлж байгаа хоёр аж ахуй нэгж өнөөдөр Монголд бай. Зэсийн байжмал үйлдвэрлэж байгаа хоёр төсөл манад хэрэгжээд явж байгаа нь Эрдэнэ төлбөр болон оюутлогоо. Та бүхэн дэлгэцнээс энэ танилцуулга дээрээс харж байна. За, Эрдэнэ төлбөр бол ашигт малтмлын тухай хуулийн өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн 47-гийн 5-д заасны дагуу шаталсан энэ амнаатаар 5 дээр нэмэх нь 15 буюу хуулийн хүрээнд 20%-ийг. Гэхдээ гүйцэтгэлээр хууль бусаар нэмдэг, журмаар нэмдэг 2% нэмээд ингээ 22%-ийн гүйцэтгэлийг одоо ашигт малтмлын нууц ашигласны төлбөрт нийт борлуулалтын орлогоос төлж байгаа. За, тэгвэл оюут толгой төслийн хувьд бол хөрөнгө оруулалтын тусгай гэрээгээр 5% явдаг. 5% явдаг та бүхэн мэдж байгаа. Өнөөдрийн энэ хууль эрх зүйн орчин хэвээрээ байх нь хэнд ашигтай юм бэ? Өнөөдөр байгаа нөхцөл байдлаараа оюут толгой хамгийн бага зардлаар зэсийн байжмал үйлдвэрлэж байгаа Монголын хамгийн цор ганц тоглогч, цор ганц гадны хөрөнгө оруулагч хэвээр байсаар байна. Энэ бол хамгийн ашигтай байралд байна гэсэн үг. Яг энэ нөхцөлд зэсийн олон төслүүд шийдэл гарцаа хүлээгээд эхэлж чадахгүй хүлээгдэж байгаа. Тухайлх юм бол цагаан суургын орд, харамхтай орд гэх мэтлэн техник эдийн засгийн үндэслэл тооцоогоо хийчихсэн нөөц одоо тодорхой хэмжээгээр тогтоогдсон олон төслүүд хүлээгдэж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Монгол Улсын засгийн газар ашигт малтмлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг их олон жилийн дараа улсын хурлд оруулж ирсэн. Энэ хууль орж ирсэнд олзуурхаж, баярлаж, энэ хуулийн төслийг хилцүүлгийн явцад сайжруулад явчих боломж бүрдэх юм байна. Ямар ч байсан хилцээд явъя гэдэг байр суурийг миний бие хилцэх үед нь хилцэх хэсгийг дэмжих үед илэрхийлж ирсэн. Харамсалтай нь хилцүүлгийн явцад ийм хилцэх боломж үр дүнг бол олохгүй байна. Өнөөдөр засгийн газрын өргөн барьсан хуулийн төслөөр ямар төсөл орж ирсэн бэ гэхээр ашигт малтмлын хуулийн 47-гийн 5 дахь заалтыг Эрдэнэ төлбөрт яг хэвээр нь байлгахаар. За, бусад компанийн хувьд шинээр орж ирэх төслүүдийн хувьд гэсэн үг. Доорх шатлалаар 5-аас үнийн одоо өөрчлөлтөөс хамаарат 1%-аар нэмэгдээд хамгийн дээд нь 5 дээр нэмэх 5 гэсэн 10% байхаар ийм боломжтой шатлалыг оруулж ирсэн. Энэ хуулийн өөрчлөлтөнд оюутлогоо төсөл ерөөсөө хамаарахгүй. Оюутлогоо хөрөнгө оруулалтын гэрээний 5% амнаад өөрчлөгдөхгүй. Яг л хуучнаараа явна. Энэ хуулийн төсөл засгийн газрын өргөн барьсан төсөл хэнд ашигтай байсан бэ? Эхлэх боломжоо хүлээж байгаа шинэ төслүүдэд ашигтай байсан. Цагаан суурах харамхтай зэрэг энэ төслүүдэд ашигтай байсан. Шинээр орж ирж байгаа энэ төслүүд Монгол улсын эдийн засгийг 3-5 хувиар тэлэх ёстой учраас эдийн засагт тодорхой хэмжээний ашигтай. Яагаад тодорхой хэмжээний гэж ихээр бүрэн дүрэн бид ашгийг хүртэж чадахгүй. Яагаад гэвэл Эрдэнэ төлбөрийг тойргийн гадна гаргачихсан. Энэ засгийн газрын өргөн барьсан ашигт малтмлын хуулийн энэ шинжилсэн хариулгын төсөл дээр ямар алдаа гарсан бэ гэдгийг одоо томьёолж гаргасан. Энд бол Эрдэнэ төлбөрийг тойргийн гадна гаргаж энэ үйлдвэр ирээдүйд нөөц баялаг байвчиг өртөг зардлаа дийлж ажиллах боломжгүй үе таалга хаах энэ нөхцөл байдал руу түлхсэн бодлогын алдаа гарсан. Тийм ч учраас улсын хурлын гишүүн Уянга бит хоёрын зүгээс хамтраад яг энэ Эрдэнэ төлбөрт тусгайлан зориулж энэ өндөр амнаатыг хэвээр нь үлдээж байгаа энэ хуулийн заалтыг хуулийн төслөөс нь авах ийм зарчмын зөрүүтэй санал гаргасан нь ажлын хэсэг дээр болон байнгын орон дээр дэмжигдсэн. Ер нь бол энэ 22% амнаат гэдэг бол дэлхийн хаанч байхгүй ийм өндөр амнаат.